Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг их хурл баталсан. За Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл бол хуулийн дагуу 5 жил тутам батлагддаг чиглэл. Тэгэхээр энэ бол яг хийх ажлын төлөвлөгөө өгөх биш. Бид нар тэр 30 тэрбум төгрөгөөс дээш төсөв шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтыг энэ 5 жилийн чиглэлээр оруулж баталж байгаа. За ингээд 5 жилийн чиглэлийг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталсан. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэлийн үрээнд цаашид бид жилийн төлөвлөгөөгөө баталж явах ийм хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай. Тийм ч учраас 5 жилийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа ногоон хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл амьдрал орчин амьдрал эрхийг баталгаажуулах, хүлэмжийн ийм багтаа үнэтэй аюулгүй хөгжлийн шин загварыг бүрдүүлэх юм зорилтуудыг дэвшүүлсэн. Тэгээ энэ хүрээнд Монгол Улсын засгийн газраас даалгасан тогтоолыг Улсын хурал 12 дугаар сарын 26-ны өдөр батлан гаргасан. Ингээд энэ 12 сарын 26-ны өдөр батлан гаргасан тогтоол нөгөө олон тогтоолтой адилхан эзэж хэрэгждэггүй, цаас болж үлдэхгүй, хэрэгжүүлэхгүй гэдэг ийм сонголтын өмнө ирээд байна. За ингээд эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр энэ засгийн газарт өгсөн ногоон шилжилтийг эзэмшүүлэх чиглэлээр өгсөн энэ тогтоол. Тэгээ энэ тогтоол бол дөрвөн хүрээнд гарсан. Ногоон төсөл, дэд бүтцийг дэмжих чиглэлээр өрхийн болон орон нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах чиглэлээр цахилгаан авто машинуудын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ногоон санхүүжилт, карбон кредит гэсэн энэ дөрвөн ангиллаар энэ тогтоолыг баталсан. Тэгэхээр энэ тогтоол дотор яг ямар агуулгууд байна вэ гэхээр ногоон эрчим хүчний хэрэгжилтийн бодит шийдлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай 300 гэдэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Тэгэхээр энэ агуулга дотор бол өрхийн сэргээлт эрчим хүчний хэрэглийг дэмжих 100 мянган нарны гэр хөдлөлтөөр орон нутгийн сэргээлт эрчим хүчний хэрэглийг дэмжих 100 мегаватт дахмал их өсвөр 100 байр цахилгаан машин сэргийлэх хийж хүрэн зогсоол гэсэн 3 чиглэлээр энэ ажлыг хэрэгжүүлэх хамгийн гол нь бодит шийдлүүдийг нэвтрүүлэх энэ түүний хэрэгжилтийн саад бодлогод байгаа 4 журам зөвшөөрлийг харилцаа энэ ажлыг хэрэгжүүлэх хангуулъя гэж зорж байгаа. Тэгэхээр айл өрхүүдэд энэ нарны хавтан суурилуулах, эргээд шугам биелүүлэх боломжийг бид өнгөрсөн хугацаанд шийдэхээр ажиллаж байна.